За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бас нэг сэдвээр ярьчих юм уу гэж сууж байна. За өнөөдөр миний ярих сэдв болохоор нэг феминизм гэдэг юм аа. Энэ одоо феминизм гэдэг чинь юу гэж байгаагаар ихээр одоо энэ эмэгтэй хүмүүсийн тэгшэрх одоо энэ эмэгтэйчүүд эрчүүдээс дотохгүй баг илүү ч одоо тэгш эрэхтэй байна гэдэг юм үзэл байдаг. Тийм учраас одоо эрчүүдтэй бид нар адилхан эрэхтэлнэ гэдэг ийм үзэл одоо энэ Европ болон бусад улс орнуудад ийм үзэл байд юм аа. Одоо тэр үзэл нь одоо хүчтэй яваад одоо сүүлийн үед манай эрчүүд бас энэ дээр санал бодлоо хэлээд шүү дээ. Энэ сүүлийн эмэгтэйчүүд ямар их догшин ийм хачин зантаа орж байгаа. Янз бүрийн одоо гэмт хэрэг хүчрэх хийлэл энэ бүхний сан эмэгтэйчүүд их байгаад байгаа чинь одоо энэ сэдвийг ярихаас аргагүй байдалд оруулж байгаа юм аа. За саяхан би нэг одоо ведийн судлаач Болцох гэдэг хүний подкаст сонссон ютубер. Тэрэн дээр маш сонирхолтой юм ярьсан байхгүй юу? Одоо вед гэдэг бол угаасаа ер нь бол одоо 5000 жилийн өмнө бичсэн хүн төрлөختний хэрхэн зөв амьдрах тухай Кришна бурхны сургаал л да. За тэгээд тэрэн дээр болохоор нэг сонирхолтой юм бичсэн байдаг. Юу гэхээр тэрэн дээр юу гэдэг үзээд байдаг вэхээр одоо би сүүлийн хэлээд байгаа шүү дээ. Хүмүүс ихэнд одоо ингээ ялангуяа залуучууд төр засгаа их шүүмжилж байна. Ялангуяа энэ одоо эрчүүдээгээ их шүүмжилж байна. Эдрийгээ хөндлөхгүй байна. Гэ яриад байгаа шүү дээ. Тэрний цагаа цаана ингээд би болохоор тэрийг болохоор дэмждэггүй л дээ. Яагаад тэгэхээр тэр 5000 жилийн өмнө ведийн ухаанд энийг хилцсэн байгаа байхгүй юу? Тэгээд 5000 жилийн өмнө энэ дэлхий дээр байгаа өнөөдрийн байгаа улс гүрнүүд байсан уу нэг ч байгаагүй шүү дээ. Бүгд л өөр өөр нэртэй аваг аймаг эртний улсууд байсан. За тэр 5000 жилийн ведийн ном сургаалд юу үзсэн гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний чанарыг ялгажээ. За эрэгтэй хүйс нь ямар учиртай гэхээр одоо нарнаас үүссэн гэж үздэг юм байна. Тэр ведийн ухаанд. За эмэгтэй хүчүүдийг болохоор сарнаас үүдэлтэй сарны одоо гаралтай хүмүүс гэж үздэг юм байна. За ведийн ухаанд. За тэгээд яагаад тэгээд тэрэн дээр их сонирхолтой юм яриад байгаа байхгүй юу? Юу ярьж яах вэ гэхээр төр засгаа битгий эсэргүүцээ гэдээ одоо тэр 5000 жилийн өмнө бичсэн байгаа байхгүй юу? Яагаад гэхээр одоо тэр хаан гэдэг чинь дээд тэнгэр одоо манай нууц тавшаанд гардаг штэ. Эзэн Чингис хаан гэдэг чинь дээд тэнгэрээс заяатай тийм хүн байгаа. Тийм ч учраас Чингис хаан дайн тулаанд хийхдээ язгууран гаралтай будам өгсаатай тийм хаан сурвалжтай хүмүүнийг одоо цус гаргахгүй нөгөө ертөнцид нь явуулдаг байж. Тэр чинь нас нэг хүндлээд нь шүү дээ. Энэ жирийн хүн биш. Цаанаасаа язгуур гаралтай тэнгэр заяатай хүн байжээ гэдгийг чинь одоо монголчууд бас мэддэг байж манай Чингис хаан. За тэгээд эр хүний чанар чинь нарнаас үүсэлтэй гэж үздэг юм байна. Эмэгтэй хүний чанар нь болохоор сар гэж үздэг, сарнаас гаралтай гэж үздэг. За ингээд ертөнц чинь арга бэлгээс бүрддэг гэж үздэг шүү дээ. Буддын шашин бусад одоо энэ ухаанд. За тэгээд ингээд хорвоо ертөнцийн чинь ингээд нар сар хоёроос ингээд биднийг амьдралыг тэтгэдэг учраас та эр хүнийг буюу одоо ялангуяа төр засаг энэ хадсан хаад ноёдоо эсэргүүцэж болохгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь ягаадгүй л тэд нар чинь дээд тэнгэрээс одоо заяатай тийм төрсэн хүмүүс Тэгэхээр та нарыг буруутгаж болохгүй. Нарыг зөхөж буруутгаснаар ямар муу өөр нөлөө гарах вэ гэдэг дээр ярьж байгаа юм. За эмэгтэйчүүд болохоор сарны гаралтай. Тэгээд одоо эндээс би бодоод яг хөөнийхөө хувьд бодож үзэж байгаа байхгүй юу. За ингээд ертөнцийн нарны аймгийн 9 гаргаа ингээ харахаар нарыг голдно. Тэгээ нар чи өөрөө тийм их хатуу шөрөөн чанартай ингээ нарны чанар бол одоо энэ гариг ертөнцийн бүх гаригийг одоо сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэмт хэлээд байгаа шүү дээ. Нар оршиж байгаа учраас энэ ертөнц оршиж байгаа шүү гэж. Тэгэхээр нөгөө бүх 9 гараг чи нараа ториол ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр нарны чанар гэдэг чинь юм агуу байд юм байна. Бүх гариг ертөнцийгөө ингээ живэж байд юм байна. Гэтэл эмэгтэй хүн чинь сарнаас үүдэлтэй учраас одоо сар чи яадаг вөхөр энэ дэлхий дээр байгаа амьд амьтан бүхэн сарантай холбоотой гэж үздэг. Одоо 15-ны сар ингээс сарны татлага одоо төрхөлт болдог шүү дээ. Далайн ингээд сар ингээд дэлхийд ойртсон солоод. Яг тэр шиг ингээд сар байхгүй бол дэлхий дээр амьдрал үүсэх боломжгүй гэж үздэг эрдэмтэд. Тэгэхээр тэр амьдралыг үүсгдэг юм чинь болохоор сартай холбоотой эмэгтэй чанар байт юм байна. Тийм учраас ведд ерөөсөө тийм эр одоо тэр эзэн хаанаа үгүйсгэх одоо тэр төр засгаа
буруу шахын тэр бол маш муу үйл үүртэй гэж үздэг юм байна л да. Мэдээж яг энэ чинь шүүмжлэх одоо юм одоо болохгүй юм хэлэх юм байна шүү дээ. Гэхдээ одоо эсэргүүцэж одоо тэр одоо жишээ нь Оросууд манай монголчууд хэлдэг байсан шүү дээ. Оросуудыг одоо улаан Оросуудад их дург байсан. Яасан гэхээр Оросууд чи коммунист Оросууд чи эзэн хаанаа алсан байхгүй юу? Тэр эзэн хаан чи одоо Армановын удам гэдэг чинь Оросын эзэнт гүрнийг байгуулах гэж 300 жил зүтгээд 400 яшхан дан хийгээд нэг ч удаа ялагдаж үзээгүй. Оросын газар нутгийг маш том болгосон. За гэтэл нөгөө коммунист Ленинчууд гарч ирээд нөгөө эзэн хааны чинь бүгднийг удам судараа нь халаад ингээд байхгүй болгосон. Тэгээд эн чинь одоо айхтар муу үлийн үртэй юм байна л да. Веди онлоор бол. Тийм учраас монголчууд бол одоо улаантнуудад маш их таламжгүй хандчихсан. Ягаад гэвэл эд чи эзэн хаанаас урвсан хүмүүс, эзэн хаанаа устгасан хүмүүс байхгүй гэж үздэг. Гэтэл монголчуудын эртний үзэлд бол одоо эзэн хаан төрөө дээдэлдэг одоо тийм. Ёс ямгаар төр дөмбөр гэдэг энэ чинь төрийн сүл дөршөө гэж залбирдаг. За дээд эртний монголчууд одоо хүннээс өннөгөөс эхлүүлээд одоо тэр хаад чинь ерөөсөө хувь ашиг авах хувь хүний ашиг байх ч гэсэн эцсийн гол зорилго бол монголчуудын төлөө. Тийм учраас эзэн хаан Чингис хаан чи ерөөсөө тийм элдв янз бүрийн тансаг хэрэглэлд ерөөсөө умбадгүй. Дайн тулаан болоход сэлмээ барайл одоо хамгийн түрүүнд одоо байлдааны тэргүүн шугамд ингээл дайчтайгаа зэрэгцэл байлддаг учраас Чингис хаан бол одоо монголчуудын дунд асар их нэр хүндтэй байсан. Тэр ч утгаараа монголчууд тэрнээс улбаатай төрөө маш их дээдэлдэг. Тэгээд тэр одоо тэр чанараар одоо ингээд эзэн хаан чи ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй ард түмэн ч гэсэн эзэн хаанаа дээдэлдэг. Одоо энэ дээд үеэсээ төр засгаа их хүндэлж ирсэн. Гэтэл нөгөө одоо сүүлийн үед одоо тийм чанар нь байхгүй болсон учраас одоо бид нар яалтчгүй төр засгаа шөмжлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь өөрөө маш их сөрөг үеийн үртэй байд юм байна. Бид нар одоо болохгүй юм шөмжлөнд ихтэй одоо тэрийг үзий одоо эсэргүүцээд байх одоо тэр нь одоо тийм зохимжтой биш ээ гэж ведийн ухаанд үздэг юм байна. Тэгээ ялангуяа одоо бид нар чинь сүүлийн үед хүмүүс яриад байгаа шүү дээ. Хүндлэх хэрэгтэй. Бид нар бие ерөөсө хүндлэхгүй байна гэж. Тэгэхээр яагаад хүндлэхгүй байна вэ гэхээр одоо ерөөсө хүмүүс биенээ хүндлэхгүй байна. Ялангуяа одоо энэ эзэн хаан энэ одоо эрэгтэй хүүс гэдгийг чинь одоо ведэд бас одоо яг хөө энэ би нөгөө түрүүтийн тэр SoundCloud дээр энэ ведэд энэ 92 хүүсний мөн чанарын тухай ярьсан л да. Тэрнийг бас би энэ коммент хэсэгт одоо линкийг оруулчихъя. Тэр нь чи хоёулаа нөгөө гарал үүсэл нэг нь нарнаас нэг нь сарнаас үүдэлтэй болохоор тэрнээс нөгөө гарч байгаа үйлдэл үг хөдөлгөөн хоёр чинь шал өөр байт юм л да. Эмэгтэйлэг чанар, эрэгтэйлэг чанар хоёр чинь нөгөө тэрнээсээ хамаарал одоо бодож байгаа сэтгэлийнх нь одоо тэр өвлж байгаа хэлбэр нь тэр өөр бүх юм цаанаас арга билгийн нэг нь одоо хатуу чанартай байдаг бол нэг нь их зөөлөн чанартай. Тийм учраас нөгөө видеод үздэг шүү дээ. Эрэгтэй чанар гэдэг бол угаасаа л байглаасаа ингээл тийм одоо арга танилыг шинжтэй их юм уу одоо ингээл яагаад эрэхт одоо ингээл айл гэрт ороод харахад дандаа эмээнэр сууж идэг. Өвөөнөр одоо байхгүй ихэнх нь нас орсон байдаг. Тэг яадаг вэ гэдэг энийг юу гэж үздэг вөхөр ерөөсөө эрэгтэй чанартай холбоотой гэж үздэг. Яагаад гэвэл эрэгтэй хүн чинь өөрөө нэг цаанаасаа байглаасаа нөгөө ангөрөө хийх, дайн тулаан явах, эрсдэл хийх ийм заяатай төрсэн хүүс гэж үздэг юм байна л да. Тийм учраас нөгөө одоо гэр бүлээ тэр ар гэрээ тижийнхэн овтог гаймгаа тижийнхэн тул дайн тулаад яваал ашиг амархан үргддэг. Тэгээ нөгөө тэр арх дарс гэв тэр янз бүрийн юм орчдөг учраас нэг эрчүүч бог насалдаг. Тийм нөгөө цаанаасаа л байгалаас тийм эрсдэл хийх чадвар одоо тийм заяатай төрсэн хүмүүсийг одоо тэрнээс нь болоод одоо эрэгтэй хүн одоо онцгүй юм гэдэг ингэж үзий ядах тийм хандлага одоо тэрийг ойлгохгүй шүү дээ бид нар тэрийг тийм ухаан тийм үзэл онол байдгийг мэдэхгүй учраас моосоо эрэгтэйчүүд гэдэг ингээд эс боллоо одоо ингээд эмэгтэйчүүд бид нар зовж гин гэдэг ингээд байдаг. Гэтэл одоо эртний тэр ведийн ухаанд ингээд хэлсэн байгаа байхгүй юу. За манай багш хэлдэг юм. Ер нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь ингээд чи хүн чинь амьдрал мөнх биш ингээд одоо би өглөөхэд дараа төрлөө эмэгтэй болж төрдөг. За тэгээд тэр ведийн ухаан ингэдэг байхгүй эрэгтэй хүн болж төрнө гэдэг чинь урд насандаа эмэгтэй хүн байсан учраас одоо тэр ингээл ээлжлээл төрөөд идэм л да байнга эрэгтэй болохгүй ингээл зарим төрөл дээр эмэгтэй зарим төрөл дээр эрэгтэй гэл ингээд хүүс нь ингээд солигдож төрж идэм байна. Тэгээ манай багш энэ тал дээр юу гэж хэлдэг вөхөр хүн бүхний дотор эрэгтэйлэг чанар бий эмэгтэйлэг чанар бий 50-50% байгаа шүү л гэж үздэг. Яг хүүс одоо сүнс буюу бидний сүнс ухамсарт бол хүүс байдгүй. Бие махбодын хувьд бол бид нар хүүстэй шүү дээ. За тийм ч учраас тэр одоо өөрсдийнхөө одоо тэр ведийн ухаанд ингэж үздэг байхгүй. Одоо ингээд одоо хэрвээ жишээ болгоод ярихад хэрвээ нөхөр чинь ингээд арх уугаад ингээд янз бүрийн асуудал ороод байгаа бол энэ бол нөхөр
чинь гэхээсээ илүү таны үүлийн үртэй холбоотой. Яагтгүй л өнөөдөр та айлын авгаа байж гэн тэгтээ урд насандаа та эмэгтэй хүн байгаад одоо эмэгтэй хүн чинь урд насанд эрэгтэй хүн байгаад өөрөө нарих дарс уугаад авгаа хүүхэн эргүүлээд ийм амьдралтай хүн байсан учраас тэр кармагаа эдлэх гэж одоо энэ насандаа энэ урд насандаа эрэгтэй хүн болж битгэхгүй юм л хийдэм байна л да эрэгтэй нөгөө хүүс чинь. Тэгээд тэр нь үүлийн өрөө хөдлөх гээд энэ насандаа эмэгтэй хүн болж төрөөд тэгээд одоо эмэгтэй хүн болсон учраас нөгөө нөхөрт гарна штэ. Нөхөрт гарахаар нөгөө тэрнээс нь болоод тэр нөгөө тэр арх уудаг одоо авгаа хүүхэн эргүүлдэг ийм нөхөртэй болчтой юм байна. За тэгээд тэрнээс нь болоод нөгөө эрчүүдээ үзий ядаад байдаг. Гэтэл эн чинь нөгөө явж бидний үүлийн үр болчдөг. За тэгээд нөгөө одоо энэ насандаа эрэгтэй болсон нөхдөө чинь нөгөө яагаад эрэгтэй болж байгаа вөхөр нөгөө одоо бас л үйлүүр тарих гэж л эрэгтэй болдгийг гэж үздэг юм байна л да вэдэд. Тэгээ нөгөө эрэгтэй бүхэн болоод төрсөн хүмүүс яадаг вөхөр арих дар суугаал аргаа хүн эргүүлээл ингээл маш их үл хураад юм байна бид нар. За тэгээ тэрнийг хоримтлоос үлийн үрээ хөдлөх гэж хойд дараа төрөлдөө эмэгтэй хүн болж төрдөг. Ингээд ээлжлээл ингээл үлийн үрээ хөдлөх гэж л төрж яадаг юм байна л да. Хүний шинж одоо буддын шашинч дээр самсараа гэдэг шүү дээ. Ингээд тасралтгүй ингээд тойрог маягаар ирэлтэж яадаг энэ амьдралд. За тэгээд өөрийнхөө үлийн үрээс болоод бус эрчүүдийг үзий ядах, одоо тэр төр засгаа үзий ядах. Энэ ч бол маш муу үлийн үрийг бий болгоод юм байна гэж. Тийм учраас одоо ялангуяа энэтэй холбоотой олон ярианууд байдаг л да. Тухайлбал эрчүүд их ховор тийм гэр бүл байдаг. Дандаа л эмэгтэйчүүд байдаг. Эргэн тойрон ингээ харахаар дандаа л хүүхнүүд байгаад байдаг шүү дээ. Яагаад гэвэл эр хүн одоо ингээл эр хүүхэд төрлөө гэхэд тэр нь хүн болдгоо ч юм уу ингээл аваар ослоо, архинд ороод ингээл ерөөсөө нэг эр хүн ингээд тогтдгүй айл байдаг. Одоо эр нөхөртэй арайч үгж эр нөхөртэй болоо гэхэд дайн тулаанд ингээд аваа явчихдаг ингэдэг ч юм уу тий. Тэгээд тэр архинд ордог тэр аваар ослт эрт үхээд идэг ингээл одоо бид нар зүүн бэлгийн тулаанаар ингээд харддаг шүү дээ. Ингээл орсууд манад ингээд эрчүүд ерөөс огтхгүй байна ингээд үхээд байна. Ерөөсөө энэ хараал байна уу, ерөөл байна уу гэж үздэг. Тэгээд тэр чинь нөгөө эр хүннийг үзээ ядахаар тэр нөгөө нар одоо тэр чинь нөгөө нарнаас үүдэлтэй нарыг зөвхөж байгаатай л холбоотой юм л да. Тэгээ ертөнцийн амьдралыг үүсгэж нарыг зөвхөд та муу уулын үрийг өөртөө хураах гэвэл бол нарыг битгий үзээ ядаа гэдэг. Тэгэхээр одоо эртний ведийн тэр мэдлэгч манай Монголд байсан. Нэг Субашид энтер гэдэг эртний тэр мэдлэг авсан үлгэр чинь манай Монголд буддын шашнаар дамжиж орж иж исэн. Тэгээ тэрнтэй холбоотой манай эртний уламжлал байдаг шүү дээ. Эр хүмүүсийг маш сайхан манай удамд ч гэсэн одоо гэр бүлд ч гэсэн тийм байсан. Манай өвөө өнтер бол одоо орон дээр ингээл завлаа суучдаг. Тэгэл одоо яг л одоо гэртээ бол тэр хүн бол эзэн хаан байгаа байхгүй юу. Тэгтэл одоо бол тийм байхгүй. Эр хүнийг бол одоо бүр байхгүй болгож штэ. Эр хүн л одоо бидний зовлон дайсан гэдэг. Тэгэхээр тэр чинь бол одоо маш буруу юм байна. Одоо бид нар чинь монголчууд бид нар чинь адаглал хамгийн адаг гэхтэл эцэг малаа хөндлөдөг. Одоо ялангуяа адууд чи одоо адуун дотор эцэг мал назарга гэдэг нэг амтан байгаа. Тэр амтан чинь одоо тэр сүргийг хариуцаа тараачихгүй шиг нөгөө айл гэр толгоолох гэж эр хүн байдаг адуу тараахгүй гэдэг азарга байдаг гэдэг шиг эн чинь улс гүрнийг удирдаад хаан эзэн хаан тэр айлын эзэн хүн эрэгтэй хүн байна гэдэг чинь тэр өөрөө маш чухал үүрэг оройлтой тэр гол юмыгаа ингээ буруутгах юм бол тэрнийх нь муу үлийн үр одоо тань дээр ирдэм аа. Тийм учраас энийг одоо ойлгож хугаарч тэрнийг үзий ядаж эсэргүүцэж дургуутсах хэрэггүй гэдэг ингээ вэд гэдэг энэ эртний мэдлгүүдэд хэлээд байдаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь бүх цаанаа ингэ чинь гариг ертөнцтэй холбоотой юм, эм чанартай холбоотой юм байна. Тэгээ ялангуяа энэ дэр ярьдаг шүү дээ. Жишээлбэл одоо эцэгтэйгээ таарамжгүй харилцаатай хүн бол одоо сайн нөхөртэй болох их хэцүү шүү гэж одоо ихэнх хүмүүс яриад идэг. Тэрийг бол би ортойх гэж үздэг. Эр хүнээ одоо эцэг хүнийг хүндэлдэггүй. Тэгээ ялангуяа одоо манай оршуулах зан зүйлд байдаг шүү дээ. Эцэг хүнийг та нар оршуулахдаа жоохон таарамж муутай онцгой орчуулжвал та нарын үе удам судар чинь онцгой шүү гэж хэлээд байдаг чинь бас учиртай болж таарад байгаа хгүй энэгээр. Ээж хүн бол одоо үр хөвгтөд гонддгүй учраас энэ гайг байдгүй эцэг хүний гомдол маш хатуу байдгийг шүү. Тийм учраас та нар энийг эцгийг гомдоо. Эцэг гэдэг чинь одоо энэ гэрийн хаан л гэсэн үг шүү дээ. Эзэн хаан гэдэг бол одоо тэр улсын хаан. Тэгэхээр улсын хааныг болохоор одоо бас ингэж хамаагүй буруу шааж болохгүй. Тийм учраас их чойном хэлсэн мэт. Их эзэн одоо их хүний үйл хэргийг эргэн хүн шүүдгүй маа. Тэр чинь одоо эзэн хадл одоо өөрсдийнхөө
эзэн хаад л одоо тэр хаан онцгүй байсан энэ хаан иймэрхүү байсан гэж л хэлнэ үхээс зүгээр нэг иргэн хүн бол зүгээр эзэн хаанаг чи тийм мó хаан байсан ийм байсан гэдээ ингээд шүүгээд иж болдгоо юм байна. Тэрийг шүүхэнд бол тэр хүн өөрөө эзэн хаан байх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр эзэн хаан цаанаасаа заяана гэдэг чинь дээд тэнгэрээс нарнаас гаралтай тэр дээд тэнгэрээс аяасаа ийм зүйлийг бид нар одоо буруутгаал одоо феминист үзэлд автаал одоо ирчүүд бүх юмны зовлон юм ирчүүдээс устгах чигээд гэж үзээд одоо сүүлийн үед энэ үзлийг ч одоо феминизм гэдэг байгаа байхгүй. Тийм учраас нэг энэ үзэл нь одоо давамгаалаад ялангуяа одоо сүүлийн үед нөгөө одоо энээсээ бол одоо гэр бүл салт хаасаагүй их байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх шалтгаан одоо монголчууд бидэнд өөрсдөд нь байна гэж би одоо бодоод байгаа. Яаж байгаа нь гэхээр гэхдээ одоо социалист нийгэмд ингээл бүх нийгэмдээ одоо эрчүүд маш их хилмигдэж ирж байжээ. За тэгтлээ 13 дугаар зуунд яаж яасан гэхээр эрчүүд одоо эртний тэр өөлөн ээж одоо тэр мандаг хаттууч яаж гэсэн хэр эр хүмүүсээ маш шүтж одоо тэр Чингис хаан Жамах хоёр үзэлцээд Чингис хаан дийлдэг шүү дээ. Жамах хэлдэг шүү дээ. Үгүй надад өөлөн ээж алга. Энэ бүр түүчин хажууд хэлчих надад бүртээ алга. Тэр маш эрчүүдийн цаа чи маш ухаалаг эмэгтэйчүүд байсан байж шүү дээ. Тэр ухаалаг эмэгтэйчүүдээ ачаа тэр эрчүүд чинь эзэн хаан болж ин дэлхийг эзэлсэн чинь тэр нөө арга билег чанар нь яг нийцэж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр болохоор эрчүүдээ бид нар хайчглаа. Зах зээл гарангуут одоо яасан гэхээр нөгөө социалист коммунист нийгэм чинь нураад унчиж байгаа. Тэгээд одоо амьдралаа авахын тулд эрчүүтэй ганцхан 8 аваад одоо ингээл амьдралаа төжих гэвэл бүгд л нэг цэнхүүрэл гэл одоо арилжаа 8-нд гарсан. Тэгээ ард нь яасан ингээ хүүхдүүд үлдсэн. Эхнэр хүүхдүүд л үлдэн шүү дээ яг. Одоо тэгээ нөгөө тэр гэрд чинь нөгөө тэр хүүхдүүдийг хэн хүмүүжүүлж яах нөхөр ээж нар хүмүүжүүлж байна. Тэгээ нөгөө нээжүүд нөгөө байхаар чинь нөгөө эр хүний хатуу чанар тэр хүүхдүүдэд суулгаж өгөөгүй. Тэгээ нэг шалчгаасан одоо эмгтэй эрчүүд нэг шалчгаасан боллоо гэдэг чинь тэр чинь тэрнтэй л холбоотой байх гэж би бодож байна. За тэгээд социалист нийгэмд ингээд эрчүүд ингээд арг хилээ хаяад ингээд амьдралын төлөө зүтгэдэг аа. За одоо яаж яах нөхөр батцал ялгаагүй. Нөгөө эдийн засаг бүх юм сүрдсэн. Тэгээ нөгөө амьдралаа авч чадхын тулд бас л гадаад явж штэ. Тэгээ нөгөө гадаад явахаар нөгөө арг эртний хэн үлдэж байгаа нөхөр эхнэр хүүхэд хоёр нь л үлдэж байна. Тэгээ нөгөө ээжүүдийн хүмүүжүүлсэн юм нялцгай хүүхдүүд их гарч ирж байна. За тэгтэл одоо хуучин цагт яадаг гэхээр аавуудын оролцоо маш их байдаг байхгүй юу? Гэр бүлийн хүмүүжил. Аауд бол одоо тэр хүүхдүүдтэй хатуу чанар тэр ангөрөө хийх төлөө мод хаглах тэр мал хууга адгуулах чи эр хүний л одоо тэр хүч тамиртай гар хөл хэрэг болно шүү дээ. За тэгээд тийм ч нөгөө бүх эрчүүдээ хайцсан. Тэгээд нөгөө манай социалист нийгэмд яаж исэн гэхээр эрчүүд яг өөрийгөө аваад явчих тэжих чадвартай юм чи одоо эдгээр ном сургаад яг эмэгтэйчүүдэд ном сургая гэдэг ингээд эмэгтэй хүмүүсэнд их боловсралтай болчихсон. За нөгөө одоо нэг гэр бүл болох байгаа асуудал чи энэний цаанаас байгаа байхгүй. Яг тэр нөгөө боловсралтай эмэгтэйчүүдийн эрчүүд бид нар гологдоод байгаа байхгүй юу? Яг тэр эрчүүд чинь зүгээр нэг юм ажлын зүгээр хар ажилчил болчихж байгаа байхгүй юу? Тэгт нөгөө боловсрал нөгөө эрчүүд чинь боловсралтай болох юм бол тэр гэр бүлдээ хүчирхийл хийгээд би нэгэ зодод нүдээ тийм мохоогүй юм хийхгүй шүү дээ. Нөгөө эрчүүдээ боловсралгүй хайсны гайгаар одоо бид нар ингээд эрчүүд нь арх дарсан давтдаг гимт хэрэг хийж байгаа чинь эрчүүдтэй холбоотой. Тэгээ нөгөө дан гинөө эрчүүд нь амьдралаа хөөгд ингээд яваад явчихаар нөгөө нөгөө гэртний эмхтэй ээжүүд үлдчихэж байгаа шүү дээ. Ээжүүд чинь нөгөө хүүхдээ хайрлаад ингээ хатуу хөтөөг хэлж чаддгүй юм шалчгансан хүүхдэд их гараад байгаа чинь феминизм үзэл одоо тэрнээсээ болоод тэр эмэгтэйчүүд өөрсдөө одоо эрчүүдээс даваа гэж үзээд байгаа. Гэтэл амьдрал бол одоо арга билег чанартай шүү дээ. Хичнээн та ертөнцийг бүтээдэг эмэгтэй хүн ч гэсэн танд эрэгтэй хүний цагаан эсрэгтэй. Эрэгтэй хүний цагаанс байгаа учраас эмэгтэй хүний эр хүний цагаан тусал эр хүний цагаан тусал эм хүний улаан тусал нээж энэ орчлон бүрдүүлдэг. Тэгэхээр зөвхөн эмэгтэй гэж одоо яриад болохгүй мэн энэ бүхний цаана чинь нар сартай холбоотой, эрэгтэй эмэгтэй чанартай холбоотой. За тэгээд энэ сургаалдаа ингээ манайх шилдэг шүү дээ. Та юу эсэргүүцээ тэрийг өөртөө дууддээ шүү. Та эрэгтэйчүүдийг үзээ одоо биел мундаг одоо хатан хаан гэд ингээд байвал дараа төрөлдөө та хүссэн үсээгөө нөө дургу чанардаа төрнөө. Магадгүй. За яг энэ дээр ингэж ирдэг байхгүй ингээ юу эсэргүүцэн тэр шин чам дээр ирдэг гэж. Тэгэхээр миний бодлоор бол одоо ингээл одоо эрэгтэй чанарыг үүсгэсэл эрэгтэй хүүсийг дургуцаад байдаг хүмүүс бол одоо дараа төрөлдөө эр хүн болж төрөх одоо хэцүү байх гэж би бодоод байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо тэр нь одоо нар гэдэг тийм зүйлээ ингээ хараад зүхэд байхаа энэ чамд сайн биш ээ гэд ингээд бүх судар номд хэлээд идэв байхгүй. Тэгэхээр ингээд ингээ өөрөө эсэргүүцээд ингээд байх нь ерөөсөө
энэ бүхний цаан чинь эрэгтэй эмэгтэй чанар байна. Тэгээд энэ бүхнийг ингэж харж ойлгохгүйгээр зөвхөн одоо тэгээ манайх ч ялгаахгүй шүү дээ. Бүгдээрээ эрчүүдэнтэйгээр яадаг вөхөр өө миний амьдрал эмэгтэйчүүдээс боллоо. Нэг бүх га энэ эмэгтэйчүүд юм байна гэж ярьдаг эрчүүд бас байдаг. Гүү шүү дээ. Та хичнээн үзэн яддаг чинь та ээжээс л төрж байгаа. Мөн эмэгтэйчүүд ч гэсэн та хичнээн эрчүүдийг үзэн ядсан ч гэсэн та эцгээс үүсэлтэн шүү дээ. Эцэг чинь өвгөөгөөс үүсэлтэн шүү дээ. Өвгөө чинь өвөг дээдсээс үүсэлтэн шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө би энийг шууд үгүйсгэх боломж маш таар байхгүй. За ялангуяа одоо ийм одоо феминизм жанр нэг тал нь ингээд хитрээд одоо зөвхөн одоо бид нар эрэгтэй эмэгтэй давуу юмаа гэдэг энэ ч одоо нөгөө арга билег чанар чинь алдагдаад зөвхөн эрчүүдийг үзээ одоо эмэгтэйчүүд нь илүү юмаа гэж үзэж ерөөсөө энд ингээ автаж болохгүй. За одоо ялангуяа манай яг судар номд хэлэхдээ манайх шилдэг юм л да монголчууд бол галын орон галнаас үүсэлтэй гэж одоо тэр бодвол нарнаас үүсэлтэй юм шиг байгаа. Тийм учраас тэр дайн тулаан хатуу хөтөөмийг хийдэг. Гэтэл Япон солонгосууд чинь тийм шүү дээ. Эмэгтэйлэг чанартай. Эрчүүд нь ч гэсэн цаанаа нэг уйлмхай тийм халирамхай чанартай байдаг чи ерөөсөө тэр Азийн орнууд чинь нэг тийм сарны чанартай хүмүүс юм бэлээ. Тэгээ энэ бүх цаад шалтгаан ингээд бүр гүндээ бол юм цаад шалтгаантай байдсан байлээ. Тэгэхээр одоо эртний ведийн тэр ухааныг бид нар судлах хэрэгтэй. Тэгээд одоо зөвхөн ингээд юмыг зөвхөн буруутгаж зөвхөж үзэн ядснаар та тэр асуудлаасаас суугч гарахгүй. Улам нь өөр дээр үеийн үр нэмдэг учраас энэ бүхий мэдлэгийг сонсох хэрэгтэй. Тэр мэдлэгийн цаана юу байна гэдгийг судлах үзэх хэрэгтэй. Тэгээс бусдыг буруушааж хараа зогсноор энэ асуудлын цаана гарахгүй. Тэгэхээр энэ бүх юмны цаана тэр нэгнийгээ хитрхи их үгүйсгэх, хитрхи өөрийгөө дүвийлгэх, бусдыг үзэн ядаж хараад зөвхөх бол ийм аюултай муу үр дагавартай байд юм байна. Тийм учраас одоо энийг ойлгож та бүхэн нэг амьдрал хэрэгжүүлээрэй. За би тэрнтэй холбоотой линкүүдийг өөрийнхөө энэ комментид оруулчихна. За энэ миний энэ бодож байгаа зүйл дээр та бүхэн санал сэтгэлээ хэлээрэй. За баярлалаа.